Монгол Ардын намын 28 дугаар их хурал улс орон даяар Монгол Ардын намын 1815 анхан шатны байгууллагаас төлөөлөгч сонгогдох энэ үйл ажиллагаагаа бол зохион байгуулад ирж байгаа. Нийтдээ 1309 төлөөлөгч сонгогдсон байгаа. За 1309 төлөөлөгчийн 1074 нь буюу 82% нь бол намын анхан шатны байгууллагын төлөөлөл сонгогдсон. За 236 буюу 18% нь удирдах зөвлөлийн квотоор буюу албан тушаалаараа одоо намын их хурлын төлөөлөгчөөр ингэж орж ажиллахаар орохоор байгаа. За мөн намын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл за байхаар одоо дүрм заасан байдаг. Тэгвэл нийт сонгогдсон төлөөлөгчдийн 306 нь буюу 24% нь эмэгтэй төлөөлөгчд сонгогдож ингээд дүрмийн хэрэгжилтэд бол хангаж байна. За нийт 1309 төлөөлөгчдийг насны хувьд нь аваад үзэх юм бол төлөөлөгчдийн 235 нь буюу 18% нь 18-аас 45 насны 39.3% нь 36-аас 45 насныхан за 419 буюу 32% нь 46-аас 60 насныхан байна гэсэн ийм статистик үзүүлэлт гарсан. За намын их хурлын төлөөлөгчдийн дундаж нас нь бол 43 байна гэсэн ийм дүн гарчээ. За их хурлд нийтдээ 97 ахмад сонгогдсны дотор хамгийн ахмад төлөөлөгч нь 88 настай намын дараагаар ажиллаж байсан Очир Батгай бол сонгогдсон байгаа. За хамгийн залуу төлөөлөгч нь 22 настай гишүүн Орон Нутгай сонгогдсон байна. За ингээ боловсрлоор нь англиад аваад үзэх юм бол 1172 буюу 80 сарны 5% дээд боловсралтай, 69 буюу 5.3% нь бүрэн дунд боловсралтай, 42 буюу 3.2% нь тусгай дунд боловсралтай төлөөлөгч сонгогдсон байна. За эрдмийн зэрэг цолтой 41 хүн байна. За үүнээс профессор 11, доктор 23, дид доктор 6, дид профессор 1 байна гэж ингэж гарчээ. За их хурлын төлөөлөгчдийг мэрэгжлээр нь англиад үзвэл 158 буюу 12.1% нь хуульч, 286 буюу 21.8% нь эдийн засагч, за 161 буюу 12.3% нь багш, 49 буюу 3.7% нь эмч, 220 буюу 16.8% нь инженер, за тэгээ бусад төрлийн мэрэгжлийн 400 төлөөлөгч ингээд сонгогджээ. За намын сонгуульт ажлаар нь авч үзвэл 209 төлөөлөгч буюу 16% нь намын баг хурлын гишүүн, за 717 буюу 54.8% нь аймаг сумын намын хорооны гишүүн, за 548 буюу 43.9% нь аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс байна. За мөн 222 буюу 17% нь намын анхан шатны байгууллага байдаг үүрийн дараагаар ажилладаг ийм хүмүүс байна. За 22% нь 22 буюу 1.7% нь үүрийн дид дараагаар ажилладаг ийм төлөөлөгч нар сонгогдож иржээ. За ингээд их хурл сонгогдсон байдлаар нь аваад үзэхээр 696 буюу 53.2% нь анх удаага намын их хурл сонгогдож байгаа ийм төлөөлөгчд байна. За 273 буюу 20.9% нь хоёр дахь удаага, 142 буюу 10.8% нь гурав дахь удаага, за 58 төлөөлөгч 4.4% нь дөрөв дахь удаага, за 23 буюу 1.8% нь тав дахь удаага сонгогдсон байна. За ингээд 24 төлөөлөгч нь 6 ба түүнээс дээш удаа намын их хурл төлөөлөгчөөр сонгогджээ. За ингээд 28 дугаар их хурлаар бид намын даргын улс төрийн ихтгэл, ерөнхий нарийн бичгийн даргын 4 жилийн ажлын тайлан, за хяналтын ерөнхий орооны тайлан, за мөн 27 дугаар их хурлаас хойш Монгол улсын улс төр нийгмийн эдийн засгийн байдалд болон Монгол Ардын намын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай мөн цаашид хэрэгжүүлэх зорилт дагуулсан томоохон илтгэлүүдийг тавих байдлаар одоо ингэж зохион байгуулагдах нь байна. За мөн намын их хурлын хэлцэх асуудалд намын дүрмийн өөрчлөлтийн асуудал бас нэлээд өргөн хэмжээгээр орж байгаа. За намын дүрмийн өөрчлөлтийг бол манай улсын их хурлын гишүүн хууль зүйн байнгын хороонд дарга Арднаас эд гишүүн маань хариуцаж ажиллаж зохион байгуулсан. За мөн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн шинжилгэлийн ажлыг бол бас манай улсын их хурлын гишүүн Бямцогт удирдах зөвлөлийн гишүүн Бямцогт гишүүн маань хариуцаж ажилласан байгаа. Тэгээд энэ хоёр ажлын хэсгийн дарга нар маань бас та бүхэнд тодорхой мэдээллүүдийг дэлгэрэнгүй өгнө. За ингээд Бямбас.
За та бүгдийнхаа энэ өдрийн амгалан айлтгая. Тэгээд улс төрийн намуудыг бас сүүлийн үед иргэд сонгогчд маань ойлгохдоо ерөөсөө албан тушаал эрх мэдлийн төлөө, бараг мөнгөний төлөө хүмүүсийн бөөгнөрл мэтэр ойлгодог болцсон. Ийм болчиход байгаа. Уул нь бол улс төрийн намуудын тухай хууль зааснаар бол улс төрийн намууд намынхаа дүрм, намынхаа мөрийн хөтөлбөрийг улсын дээд шүүхэд бүртгүүлж үйл ажиллагаа эрхэлнэ заасан байдаг. Өөрөөр хэлэх юм бол нам бол өөрийн гэсэн дүрмтэй, өөрийн гэсэн үзэл баримталтай түүнийг бас олон түмэндээ хүргэж, түүнээсээ дэмжлэг авч намынхаа гишүүд дэмжигчдээр хүрээлүүлж үйл ажиллагаа явуулах ёстой юм аа. Харамсалтай нь одоо улс төрийн намууд маань харьцангуй одоо энэ бодлого, энэ одоо улс төрийн намын тухай хууль заасан мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, үзэл санаагаа ард иргэдээс ойлгуулах талаар бас дутуу улмын ажилтгаас олж өнөөдөр одоо түрүүний хэлдэг нөхцөл байдал үүссэн улс төрийн намууд болон одоо түүгээр дамжаад төрд итгэл бас ард түмний итгэл халдарч байгаа юм аа. Тийм учраас Монгол Ардын нам энэ удаагийнхаа 28 дугаар их хурлаар намынхаа мөрийн хөтөлбөр буюу хичээл ирмэлцэх зүйлстэй шинжилт хийя. Үүгээрээ бас ингээд улс төрийн намынхаа үзэл баримтлал Монгол Ардын нам бол нийгмийн ардлын үзэл баримталтай буюу социал демократ үзэл баримталтай нам. Энэ үзэл баримталтаа бас тодорхой шинжилгээ өөрчлөлт хий гэж үзсэн юм аа. Тэгээд Монгол орны нийгмийн эдийн засгийн амьдралын өөрчлөлт, цаашдын хөгжлийн агуулга энэ одоо Монгол Ардын намын энэ удаагийн хурлаас намын мөрийн хөтөлбөр шинээр авч үзэх бодит одоо шаардлагыг нөхцөлдүүлж байгаа юм. За ийм учраас одоо бид бас энэ намын 28 дугаар хурлаараа 27 дугаар хурлаар баталсан мөрийн хөтөлбөр буюу хичээл ирмэлцүүлээ өөрчлөхний шалтгаан болсон. За мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөө бас мөрийн хөтөлбөрийн одоо орчин үеийн нийгмийн шинжилгээ ухааны зөв чиг хандлага, за өөрийн орны нийгэм улс төрийн амьдралын одоо өнгө төрхөд бодиттойгоор дүгнэлт хийж боловсруулсан. За энэхүү хөтөлбөрийн одоо үндсэн зорилгод намын орчин үеийн үзэл санааны чиг хандлагын суур үндсийг илүү тодорхой болгох нь зүйтэй гэсэн чиглэлийг баримталсан. Энэ зорилгоороо бид нийгмийн ардлын үзэл баримтлалаа илүү одоо тод томрон томьёолж энэ одоо мөрийн хөтөлбөртөө суулгаж өгч байгаа. За өнөөдөр бас орчин үеийн улс төрийн судлалд улс төрийн одоо намуудын барууны болгон зүүнний хэмээн туушрлан ханддаг хандлагаас татгалзаж байгаа. Харьцангуй одоо прагматик болсон. За үүнтэй бас уялдуулах. Гэхдээ мэдээж бид нэр Монгол Ардын намын нэгэн нийтийн төлөө, нийт нэгийн төлөө хариуцлага хүлээж авах энэ зарчмыг за Монгол Ардын нам бол хүнээ хөгжүүлэх, хүн төвтэй, хүнээ дээдэлсэн нам гэдэг одоо энэ бодлого одоо үзэл санааг бас мөрийн хөтөлбөртөө шингээж өгөхийг хичээж зорьсон. Ийм одоо мөрийн хөтөлбөрийг боловсруулж өмнөх 27 дугаар их хурлаар батлагдсан мөрийн хөтөлбөр буюу хичээл ирмэлцүүлсээ бас шинчилж, найруулж өөрчилж байгаамаа. Нөгөө талаас намын мөрийн хөтөлбөр гэхээр одоо сонгогч маань ойлгохдоо сонгуулийн мөрийн хөтөлбөрч бас ойлгодог, үүнтэй бас адилтгаж авч үзэх тал байгаад байдаг. Тийм учраас бид нэр энэ бол сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр мөрийн хөтөлбөрөө. Энэ бол үндсэндээ Монгол Ардын намын гишүүнээр элсгэж байгаа гишүүд, Монголын одоо ард түмэн энэ нам ямар үзэл баримталтай, ямар бодлоготой, ямар үндсүүлэлтэй, ямар одоо үзэл санааг дээдэлж энэ намд гишүүнээр элсэх ёстой. Элсэн гишүүд нь бас ямар зарчим барьж ажиллах ёстой гэдгийг бас тодорхой тунхаглаж зарлаж, түүнийхээ төлөө бас хичээ зүтгэх нэг ёсны бас зарчим шалгуур болох ёстой. Энэ үүднээс Монгол Ардын намын 28 дугаар их хурлаараа намын үзэл баримтлал энэ хичээл ирмэлцүүлс буюу одоо мөрийн хөтөлбөрөөр шинжлэх ийм одоо шаардлагыг гаргаж тавьсан. Энэ хүрээндээ бас мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг маань ажиллаад үндсэндээ ажиллаад дуусгаад намынхаа 28 дугаар их хурлд танилцуулахад бэлэн болоод байгаа юм аа. За дүрмийн өөрчлөлт намын их хурл дээр яригдана. Нийтдээ 50 гаруй зүйл заалтыг бид өөрчилж байгаа. Нэмэлт болон өөрчлөлт хэлбэрээр энэ зүгээр томьёолоо багслаа хэлэхэд шийдвэр гаргах төвшөнд хэм намын удирдах зөвлөл, намын баг хурлын бүрэлдэхүүнийг дандаа дарганаар биш энэ анхан шатнаас эрдэмтэн судлаач жирийн одоо намын гишүүдээс төлөөлөлөөс зайлшгүй хувь оролцоо бий болгох зохицуулалт хийгч байгаа. Хоёр дахь нэг томоохон зүйл гэвэл энэ удирдах зөвлөл болоод намын хяналтын хороо гэсэн хуучин бүрэлдэхүүн маш их том үеийн үед бол дандаа өсөж ирсэн тоон. Энийг бол тоог нь бол багасгаж оруулж ирж байгаа. Гурав дахь нэг зүйл бол энэ хариуцлагатай холбоотой элт тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, намын анхан болон дунд шидний удирдлагуудын хариуцлага үйл ажиллагааг нь бол элт тод болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэл рүү явж байгаа. Улс төрийн намуудын санхүүжилт хаалттай байна. Үүнийг дагаад аливаа хээл ахуул бусад төрлийн зүйл явдаг гэж ярьдаг. Өнөөдөр энэ
Монгол Ардын намын санхүүжилтийн үйл ажиллагааг тодорхой журамд оруулж, баг хурлаар журам баталж, энэ хүрээндээ намын санхүүжилт үйл ажиллагаа өмч хөрөнгө бусад зүйл бол илт тод нээлттэй явах ийм зохицуултууд хийгдэж байгаа. Дараагийн нэг зүйл бол энэ намын гишүүдийн ёс зүйн асуудал байгаа. Энэ ёс зүйтэй холбоотой бүтэц манай намын дүрмэнд бол байгаагүй. Тийм учраас энэ ёс зүйн асуудлыг хилцдэг бүтцийг бол намын дүрмийн дагуу бол бий болгож оруулж ирж байгаа. Ийм 8 үндсэн төвч чиглэлээр одоо 50 гаруй зохион байгуулалт нэмэлт өөрчлөлт 50 гаруй зүйл заалт дээр нэмэлт өөрчлөлт бол хийгдэж байгаа. Товчхондоо бол юм байна. За тэгээд манай түрүүн хэлсэнчлэн намын их хурл маань эх 7 хоногийн даваа гарагт, мигмар гарагт, лав гарагт бол болж өнгөрнө. Тэгээд энэхүү үйл ажиллагааг бас хэвлэл мэдээллийн байгууллагууд маань бас нээлттэй сайхан сурвалжилж олон нийтэд хүрэхэд хичээж ажилласаа гэдгийг бас та бүхнээсээ хүсэж байна. За ингээд асуулт байвал тавчхан асуулт авъя. Тэр зүйлд бол өөрчлөлт ороогүй. Одоо ч намын дүрмээр нэг зөвцөөлт байдаг. Тэр хэвээр байгаа. Монгол Ардын нам олон болсон тохиолдолд намын даргыг ерөнхий сайдад дэвшүүлнэ гэсэн ийм л заалт байгаа. Өөрөөр хэлбэл энэ ерөнхий сайдын асуудал бол үндсэн хуулийн асуудал алтан тушаалтны хавьд. Намын дарга нь ерөнхий сайд байна гэсэн зүйл бол ерөөсөө байхгүй. Тийм учраас энэ намаас нэр дэвшүүлэх эрх нь бол байгаа. Энэ хүрээндээ өөрчлөлт нь бол хэвээр байгаа гэсэн. Юу? Байж болно гэсэн Дэвшүүлнэ гэсэн залттай л тийм. За. Тийм дүрмийн өөрчлөлтийн хүрээнд нэг зүйл бол намын жирийн олон нийт бас дунд төвчний хүмүүс ч бас их ярьдаг. Нам одоо хоёр толгойтой болчиход байна. Их мэдлийн хүрээ хязгаар байхгүй. Намын дарга нь өдөрт зөвлөө хуралддаг, удирддаг. Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг нэг дарга байдаг. Тэр нь бас оролцоонд байгаа юм шиг байхгүй юм шиг юм ойлгомжгүй байдал бий болцсон байгаа. Энийг засах ёстой гэж бол маш олон дүрмийн хилцүүлгийн үеэр бол анхны байгууллагууд, аймаг нийслэлийн намын хувьд бас саналууд ирсэн. Энэ хүрээнд бас нэг өөрчлөлт хийсэн. Намын дарга бол намын даргын дүрмээр заасан. Одоо удирдах зөвлөлийг намын ерөнхий нарийн бичгийн дарга удирдана гэсэн энэ зохицуултыг нь бол шинээр оруулж өгсөн байна. Өөрөөр хэлэх юм бол намын дарга удирдах зөвлөл, намын баг хурал гэсэн ийм босоо бүтцтэйгээр нам үйл ажиллагаа явуулна гэсэн үг. За мэдээж шинэ намын даргаас юу хөлөөхөө гэж асууж байгаа. Монгол Ардын намын 210 гаруй мянган гишүүд дэмжигчид бол одоо Монгол Ардын намынхаа энэ 28 дугаар их хурлаас томоохон шийдвэрүүдийг бол хүсэж хүлээж байгаа нь энэ төлөөлөгчдийг сонгох хурлуудаас бол ажиглагдсан. 2016 онд Монгол Ардын намд иргэд сонгогчдын өгсөн энэ өндөр итгэлийг дааж ажиллах, намынхаа эв нэгдлийг хангаж ажиллаж чадах, 2016 онд амласан амлалтуудаа бас шатараалан биелүүлж чадах хэмжээний энэ өөрчлөлт шинжилтийг авчирч чадах хэмжээний хүн бол намын дарга болох ёстой. За тэр босон намын дарга эдгээр амлалтыг хийж хэрэгжүүлэх ёстой. Ингэж 20 онд бид бас иргэд сонгогчтойгоо нүүр бардам уулзах боломж нөхцөл бүрдэх юм а гэж ингэж бол үзэж байгаа. За энийг ч бас намын анхан шатны байгууллагын хурлаар ороод сонгогдоод ирж байгаа төлөөлөгчд бас энэ намын их хурал дээрээ бас илэрхийлж ингэж авч явах нөхцөл байна гэж ингэж бол ажиглагдж байгаа. Төлөөлөгчд маань бас төрөөчөөсөө ирээд аймаг орон нутгийн төлөөлүүд манаас уулзаад ингэж явж байгаа учраас бас энэ талаар ийм мэдээлэл хийя. За ерөнхийдөө манай намын гишүүд одоо Монгол улсын ерөнхий сайд хөрсөх дарга байна. За Монгол Ардын намын улсын хурал дэх бүлгийн дарга Хаян Хэрваа гишүүн байна. За мөн намын баг хурлын гишүүн Дэмбэрэл гээд нөхдүүд маань бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон нийтэд нэр дэвшихээ бас илэрхийлээд байгаа. Тэрийг та бүхэн бүгд мэдж байгаа. Одоогийн байдлаар өөр нэмэгдсэн хүн бол байхгүй. За дүрмээрээ бол намын их хуралд, намын даргад намын гишүүн хүн өөрийгөө болон бусад нөхдүүд нь бас одоо нэр дэвшүүлэх эрх нь бол нээлттэй байдаг. Их хурал дээр
Тэгэхээр тэр нь бол одоо их хурлын үйл ажиллагаан дээр зохион байгуулагдаад явна. Яг одоо 33 байгаа. Ер нь бол яг шинээр сонгогдсон намын дарга одоо энэ их хурлаар батлагдах намын дүрмэндээ нийцүүлээд намын баг хурал, намын удирдах зөвлөл, за цаашаага энэ намыг удирдах авч явах бүтэц бүрэлдэхүүнээ бол оруулж ирж, батлуулж хүмүүсээ одоо нэр дэвшүүлээд ингэж явдаг. Өнөөдрийн байдлаар Арднаас эд гишүүний ахлаад явж байгаа ажлын хэсгээр бол удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүний асуудал бол яригдж байгаа. Ажлын хэсгээр бол өнөөдрийн ажлын хэсгээр 29 хүртэл гэсэн тоотой бол явж байгаа. За энэ нь одоо баг хурал өнөөдөр манай намын удирдах зөвлөлийн хурал болж их хурлаар хэлцэх асуудлуудаа нэгтэлж ярилцсан. Маргааш бас намын баг хурлын хуралдаан болно. Ингээд эдгээр хуралдаан дээрээс их хуралд оруулах энэ дүрмийн төсөл, энэ Бямцагт гишүүний одоо мөрийн хөтөлбөрийн төслүүдийг хэлэлцээд их хуралд ингээ оруулаад эцсийн байдлаар батлуулахар байгаа. Тэгэхээр батлагдсны дараа одоо удирдах зөвлөлд хэдэн гишүүнтэй байна, баг хуралд хэдэн гишүүнтэй байна гэдэг тоо бол их хурлаас эцсийн байдлаар гарна гэсэн үг. За. За намын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн бол их чухал бүрэлдэхүүн л дээ. Үндсэндээ Монгол Ардын нам өнөөдөр 65 суудалтай засгийн эрхийг барьж байгаа улс төрийн нам. Тэр утгаараа улс төрийн шийдвэрийг удирдах зөвлөлөөр гаргадаг. Тэгэхээр удирдах зөвлөлөөр гаргаж байгаа шийдвэр өөрөө одоо бодлогын хүчтэй тийм даацтай шийдвэр байлгах үүднээс бол удирдах зөвлөлийнхөө бүрэлдэхүүнд үеийн үед Монгол Ардын нам бол анхаарч ирсэн байдаг. Ялангуяа намын дүрмийн заалтаараа удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний одоо тодорхой хувийг нь улсын хурал, засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа нөхдүүд маань орж бүрдүүлдэг. За тодорхой хувийг нь бол намын одоо шат шатны байгууллагын төлөөлөлүүд болох орон нутгийн намын байгууллагын төлөөлөл, Улаанбаатар хотын намын байгууллагын төлөөлөл, намын дэргэдэх төрийн бас байгууллагуудын төлөөлөл, за гэх мэтчлэн одоо эрдэмтэн судлаачдын төлөөлөл гэж бүрэлдэхүүнээр бол байгуулж явж ирсэн байдаг. Одоогийн дүрмэн дээр байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмэн дээр бол удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүний 3-2 нь улсын хурал, засгийн газраас бүрдэхээр ийм заалттай явдаг. Ер нь бас энэ заалт цаашдаа бас энэ их хурлаар ороод хадгалагдаад явах байхаа гэсэн ийм байдлаар харж байгаа. Төрөний миний хэлсэнчлэн одоо улс ор намын гэхээсээ илүүтэйгээр улс орны хөв заяатай холбоотой чухал олон шийдвэрүүдийг гаргадаг учраас энэ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өөрөө тийм хүчтэй, чадамжтай байх ёстой гэдэг энэ зарчмыг бол барьж ажилладаг гэдэг юм чинь. За. Тэг нэмээд хэлэхэд тийм одоо манай намын дүрмэнд бол тийм заалт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж за орон нутгийн төлөөллийг заавал оруулах ёстой. За мөн дээрээс нь одоо юу гэдгийг эмч, малчин, тариачны одоо төлөөлөл заавал оруулах ёстой гэсэн тийм зүйл байхгүй л дээ. За. За баярлалаа ингээд та бүхэндээ баярлалаа. Тэгээ нэгд өдөр их хурал дээр уулзъя. Манай хэвлэл мэдээлэл хариуцдаг Ганбаяр дарга маань бас та бүхэнд тодорхой мэдээлэл хийх байх их хурлтай холбоотойгоор.